За сүүлийн үед Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн шийдвэр болоод үндсэн хуулийн цэцэн гишүүдийн насны хязгаар тэдгээрийн үйл ажиллагааны талаар олон таагүй мэдээлэлүүд гарах болсон. За ялангуяа үндсэн хуулийн цэцэн гишүүдийн томилгоо насны хязгаарыг хэрхэн тогтоох асуудал улс төрийн хүрээнд ч нэлээдгүй халуун сэдэв болон яригдсаар байна. Шүүх эрх мэдлийн дэд байгуулагч гэж хэлж болох үндсэн хуулийн цэцэн гишүүдийг хэрхэн сонгож хэдэн жилээр хэн томилдог болох, хэдэн наснда тэдгүүрт гарах ёстой вэ гэдэг асуудалч олонний анхаарлыг ихээр татаад байгаа юм. За аргач үгүйд шудраг ус нийтийн эрх ашигын энэ тэргүүн тавьсан хууль тогтоомжийг сахиулах үргүүхий за энэхүү байгууллага нь хэн нэгэн улс төрч нам эвсэл бизнесийн бүлэглэлийн нөлөөнд орж ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулах вэ гэсэн болгоомжлол байгаач үгүйсэхгүй. За энэ хүрээнд үндсэн хуулийн цэцэн гишүүдийг улс төрөөс ангид байлгах байдлаар хэрхэн томилж ажилуулах вэ гэдэг гарцыг хайсаар байгаа. За тодорхойлбол өнгөрсөн 5 гарагт улсын хурлаар үндсэн хуулийн цэцэн тухай болон холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр үндсэн хуулийн цэцэн гишүүдийн насны хязгаарыг 65 болгон тогтоосон юм. За энэ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Төрийн албаны тухай хуульд яв зам нийцэж байгаа гэдгийг ч хууль санаачлагч хэлж байгаамаа. Үндсэн хуулийн цэцэн гишүүдийн насны хязгаарыг инхүү тогтоож хязгаарласан асуудал нь хуулийн салбарынхны дунд ч нэлээдгүй санал зөрөлдөөнтэй хилцүүлгийг өрнүүлээд байгаа юм. За тухайлбал зарим хуульчид үндсэн хуулийн цэцэн гишүүдийн насны хязгаарыг заавал 65 болгож хязгаарлах нь өөрөөсөө буруу шийдвэр гэдгийг ч хэлж байгаа юм а. Тэр үндсэн хуулийн цэцэн гишүүдийг бол 65 хүртэл насны хүмүүс байна гэж хязгаарлах нь өөрөө бас их өрөөсгөл. Энэ бол томилогддог, хугацаатай томилогддог ийм субъектүүд, хугацаатай томилогддог субъектүүд 6 жилийн хугацаатай. Тэгээд тэр 6 жилийнхаа дараа тэр хүний одоо нас нь, эрүүл мэнд нь, оюун ухаан нь ажиллаа хийх боломжтой байна уу юу гэдэг асуудал яригдсан шүү дээ. 65 настай хүртэл хүмүүсийг сонгож болно гэх юм бол сонгогдсон, томилогдсон хүн бол одоо 71 хүрээл хугацаанд дуусгана шүү. Тэгэхэд л хангалттай байхгүй. Ер нь бол альваа салбарт хаанч гэсэн энэ ахмадуудынхаа оролцоо, ахмадуудынхаа үгийг дуулдаг, тэдний ариун туршлага мэдлэгийг авч ашигладаг юм манай нийгэмд аюу их өгүүлэгдээд байна. Үндсэн хуулийн цэцэн гишүүдтэй холбоотой бас нэгэн шийдвэр гарсан. Цэцэн гишүүдийг 6 жилийн хугацаатай 2 удаа томилогдох боломжтой болгож өөрчилсөн явдал юм а. За энэ одоогийн 10-20 жилийн турш дахин улиран сонгогдож нэг албанд удаан хугацаагаар ажилдаг байдлыг өөрчилж байгаагаараа сайн талтай гэдгийг хэлж байгаа. За энэ талаар улсын хурлын гишүүн Тэмүүжин хэвлэл өгсөн ярилцлаганда манад үндсэн хуулийн цэцэн гишүүдийг 20 гаруй жил байлгаад л байдаг. 20 гаруй жил байна гэдэг чинь ямар нэгэн байдлаар улс төрийн нам, улс төрийн бүлэглүүдтэй холбоотой нэгсэнтэй тохироо ёсны үндсэн дээр л үлдээд байна гэдгийг хэлсэн юм. За энэ ч мэдээж үнний ортой болохыг учир мэдэх хүмүүс хэлж байгаамаа. Тодорхойлбол үндсэн хуулийн цэцэн гишүүдийн 3-ыг нь улсын хурал, 3-ыг нь ерөнхийлөгч томилдог. Тэр ч утгаараа улс төрийн зорилготой ашиг сонирхол энд байгууллагад байгаа гэдгийг хэлэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Үндсэн хуулийн цэц нэг дүгнэлт гаргахдаа засгийн газраас машин аваад үндсэн хуулийн 25 жилийн ой тэмдэглэнэ гэж 330 сая төгрөг нөөцөөс гаргуулаад нарийнда бол авилгалын маягийн үйлдэл болсон доо. Тэр үед ийм авилгал өгдөг засгийн газар байж болохгүй гэж би гарч төрсөн. Миний тэр байр суурь хэвээрээ байна. Сүүлийн үед ч одоо намайг мундаг шалгалт хийсэн, их зөв юм хийсэн гэж Зандакүгийн инколд өндрөөр үнэлж байгаа шүү дээ. Авилга авсан цэцэн гишүүдийг хөөж явуулах хэрэгтэй гэж. Авилга авсан засгийн газар цэцэн гишүүдийг хөөж явуулах хэрэгтэй юм бол өгсөн засгийн газрыг бас хөөж явуулах хэрэгтэй байна. Гадаадын зарим улс орнуудад цэцэн гишүүдийг томилохдоо 10-аас 15 жилээр нэг удаа томилдог жишг байдаг. За энэ нь альва гадны нөлөө ашиг сонирхлын зөрчилд орохоос сэргийлэх сайн талтай гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа. За харин насны хязгаарыг 65 болгож хязгаарлах бус томилогдож байгаа тоог нь хязгаарлах нь илүү үр дүнтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.